Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2024 онд нээлттэй хийсэн Kung Fu Panda 4 хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Төмөр олборлох үйлдвэрт хоньнууд эд ажиллаж байна. Тэр үед харанхуй дундаас архирах чимээ сонсогдно. Тайлунг. Зогтох чинь зөвөө. Би байна. Тайлунг. Байж боломгүй юм. Би өөрийнхөө зүйлсийг авахаар ирлээ. Тэр нь та нарт байгаа бүх юм. Хамгийн өндөр уулнаас хамгийн нам хөндий хүртэл Тайлунг амьд гэж хэлцгээ. Бас хинч миний замд саадуулж болохгүй. Бүр луугийн дайчин ч тэр. Нөгөө талд луугийн дайчин маань гахаан тосгон руу дайрсан махчин загастай тулалдаж байна. Тэгсэн нөгөө загас нь бүр нисдэг байвал яах вэ? Манай хүн харин ялагдана гэж байхгүй байна. По загсыг ялаад бяцхан тоороонуудыг ээжд нь эргүүлж өглөө. Дараагийн удаа идэх юм бэлдээд хүлээж байгаарай. Тулаана дуусгаад луугийн дайчин нэг тийшээ яраад гүйчлээ. Яна хоцорлоо. Хөөх, луугийн дайчин байна. Луугийн дайчин байсан. Байх ч болно. Бид танд хайртай луугийн дайчаа. Би ч бас та нарт хайртай бяцхан фэнүүд минь. Миний хуулиас дээр гарын үсгээ зураад өг. Миний молгоон дээр, миний цамцсан дээр. За. Хүссэн газарт нь зураад өгье. По. Мастер шеф. За, ингээд арилгаад өгье. Эсвэл ингээд илүү дордчихсон нь. Бид ярилцах хэрэгтэй байна. Ойлголоо гэж. Гэхдээ ёслолын дараа болъё. Ёслолоо. Ямар ёслол? Мэргэн ухааны таяг. Мастер үүгээ надад өөрөө өгсөн юм. Энэ таягийг эзэмссэн хинч вэ? ертөнц хооронд аялах эрх мэдэлтэй болно. Сүнсний ертөнцийн хаалгыг онгойлгох тэр хүч. Харин одоо луугийн дайчны цоошин гомон ба дүүфүний газрыг нээцгээе. Хөөрхий. Ёслол гэд байсан нь По өөрийн хоолны газар нээх гэж байсан юм биш үү? Өгтөд. Луугийн дайчаа бусад 5 дайчид бас ирэх үү? Харамсалтай нүггүй. Тэд одоо маш дөг кунфу даалгаварт явчихсан байгаа. Бар одоо дахиан сүрэхтэй тулдаж байгаа. Сарамгчийн харин алгуулсан Маккагийн мөрөөр мөшгөж байгаа. Тог руу матар төрөлтний хаан тэтмээр өргөмжлөгдсөн. Могоо бол одоо Кобра болон Манксын хооронд инх тайвны яриа хэлцээрийг дуусгаж байгаа. Цөгөрцөг яасан бэ? Цөгөрцөг яасан бэ гэж юу? Шинхи ихнэртэй толгоогоо хазуулчихгүйгээд хичээж байгаа. За ингээд хин чин зурулмаар байна да. За одоо хоёулаа. Ингэсэн чи шифүүг шууртай байна. По ярилцах хэрэгтэй байна. Яг одоо. За ингээд луугийн дайчин багштайгаа ярилцлаа. Өв тавилан чамайг аяллахын дараагийн шатанд гарахыг уриалж байна. Дараагийн алхам гинэ. Та юу яриад байгаа юм бэ? Би бүх алхмаа хийсэн шүү дээ. Тийм биш гэж юу? Чи өөрийн залгамжлагчаа сонгох цаг болсон. Юу? Залгамжлал гинэ. Дараагийн луугийн дайчны залгамж. Тийм штэ. Ойлгочлаа. Хөгжилтэй нь би луугийн дайчин шүү дээ. Байц та. Би луугийн дайчин байхаа болж байгаа мó? Яг тийм. Тэгэд би юу болох юм бэ? Хэрвээ залгамжлагт сонгогдох юм бол чи кунфугийн хамгийн дээд чад руу шилжинэ. Инх тайвны хөндийн сүнслэг удирдагч. Хөөх. Тэр нь ямар утгатай юм бэ? Яг л чиний өмнө байсан өвгөө багш шиг. Чи энэ хөндийг хянаж урам зориг итгэл найдварыг түгээх болно. Манай По харин сүнслэг удирдагч болоход нэг л дургу байгаа бололтой шүү. Луугийн дайчнаа хийгээд л зодож нүдэд явж байх нь өөрт нь таалагдж байгаа юм байна. Харин шифүүгш энэ талаар өөр бодолтой байгаа юм байна. Маргааш луугийн дайчныг сонгох өдөр болно. За ингээд По 5 тулаанчаас нэгийг нь сонгох цаг боллоо. Шифүүгш. Одоо мастер По дараагийн луугийн дайчныг сонгох болно. Бүгдээрээ үнэхээр сайн байлаа. Миний хурал энийг шийднэ. Байцаараа юу болоод байна? Энд чин луугийн дайчин намайг гэж байна шүү дээ. Намайг өөрийгөө дахиад сонгож болтгол юм байна. Чи дургу байсан ч хамаагүй По. Заавал сонгох ёстой. Тэдэнд ямар ч луу эсвэл дайчинтай холбоотой юм байгаагүй. Би зөрчилдсөн үедээ хариулт авахаар энд ирдэг юм. Би зөрчилдөөгүй. Зүгээр л дараагийн алхамдаа бэлэн биш байна. Гарт чинь юу байгаа юм? Энэ мэрэг ухааны тайгу? Биш ээ, нөгөө гарт чинь. Тоорын үр. Яг зөв. Энэ үр хүчрхэг мод уулах хамлалтыг агуулдаг юм. Энэ яаж надад хариулт олоход туслах юм бэ? Надаас асуух хэрэггүй. Орчлын ертөнцөөс асуу. Энэ үр шиг бай По. Үр бай. За ингээд дотоод хүнтэйгээ ярихаар суулаа. Нэг л болж өгдөггүй. Тэгсэн харин дээвэр дээр хулгайч өнөг байхыг луугийн дайчин харчлаа. Ингээд По ажилдаа орж нийлээд үзлээ. Эцэст нь үнгийг барьж авч чадлаа. Үнэг хулгай хийх гэж байсан болохоор 2 жил шорон суухаар болдог. Яг энэ үед уурхайн ажилчид луугийн дайчин дээр ирлээ. Мэдээж Тайлунг амьд байгаа гэж Под хэлдэг. Юу? Тайлунг ирсэн гинэ. Тэр бидний бүх төмрийг авч дараа нь уурхайг устгасан. Тэгэд энэ хүндийг нуран унж луугийн дайчин өмнө нь бүх их хүртэл зогсохгүй гэж хэлүүлсэн. Энэ хавьд онцгой тайлах ганц хүн нь би бололтой шүү. Тэдний юу гэж хэлдгийг мэдэх байлгүй дээ. Алхан бүр уулмөр үлдээдэг юм. Жижиг байсан ч хамаагүй. Ингээд луугийн дайчин уурхайг очиж шалгалаа. Тэгсэн Тайлунгийн мөр явж байснаа гинт жижиг мөр болоод хувирчдаг. Их ухаантай байна шүү. Үнгээ чи мэддэг бололтой. Мэддэгч байж магад, үгүй ч байж магад. Ингэж тоглоом хийх цаг алгаа. Тайлунг манай хүндийд суул гүйж байна. Магадгүй. Эсвэл энэ эмэгтэй чамд Тайлунг амьд гэж итгүүлсэн байх. Тэр эмэгтэй гинэ. Ямар ч хэлбэр дүрсийг дуурайж хинийч дүрд орох чадaltaй хувирлтын хатан, хуурам эхлэлтийн их багш. Гялалцсан нүдтэй гүрвэл би чамд тэр хамелеоны тухай яриад байна. Хөөх. Тэгвэл тэр Тайлунгийн дүрд орсон байжээ. За яах вэ? Чи намайг тэрэн рүү аваач. Би чиний ялыг хөнглөх талаар бодож үзье. Та хэрлээ. Ингээд манай По дахин нэг дайсантай тулдгаар аян замдаа гарч байна. Шифүү багш харин Под сүнслэг удирдагч болох талаар дахин нэг санууллаа. Манай хүн харин тоож байгаа ч юм алга. Шифүү
Кунфу багш. Чи чинь мэрэгэн ухаан, урам зориг, итгэл найдварыг бусдад дамжуулах ёстой шүү дээ. Санаа зовлтгоо багш. Энэ луугийн дайчны сүүлийн адал явдал байх болно гэж бодчих. Би удахгүй эргээд ирнэ. Галуу аав тэнд. Би пок хоригдолтой нийлж муу ёрын шидтэн устгах нь тийм сайхан санаа гэж бодохгүй байна. Тайвшраа. По олон дайсантай тулгарсан ч тэр үргэлж даваад л гардаг. Тэр ч тийм шүү. Чиний зөв. Гэхдээ чиний буруу байвал яана. Тайвшрал да пин. Нэг муу шидтэн ямар л аюултай байв гэж. Нөгөө тал тэрэн хамелеон татвар төлдөг өдөрдөгчд ярьж байна. Биднийг дууддаг тэр одоо ийм бай. Тэр муу зүгээр л нэг муу эрх мэдэлж шунсан шавж нүдэт мөлхөгч. Чи тэрийг хорон шидтэн гэдгийг нь орхичихлаа. Бид энэ хотыг өдөрдөж байсан. Одоо бид тэдэнд лойвэрсэн мөнгөнийхөө талыг нь төлж байна. Бид хамтдаа түүнийг буулгаж авч чадна. Та нар тэнэг юм уу? Тэр бол зүсээ хувиргагч нэг. Тэр яг энэ ширээнд сууж байхыг хинч мэдэж чадахгүй штэ. Бидний мэдэж байгаачлан чи хамелеон. Эсвэл чи хамелеон. Эсвэл би хамелеон баг. Тэгсэн нэрэ матар өөрөө хамелеон байжээ. Томроод исэн баавгайг заан болж угаад шатнаас түлхээр хийжлаа. Би үүрээр та нарын алба говчоорыг авах болно шүү. Нөгөө талд по үнэгтэй хамт замдаа явж байна. Манай луугийн дайчин сайхан сэтгэлд үнэгт их таалагдж байгаа бол та хоёулаа өдрийн хоол идэхэр зогсох уу? Шудраг ёсныхан өдрийн хоолнд зогсдоггүй юм. Гэхдээ яг хөнгөн зуушинд бол болно л да. Чи миний жигнэмгийг хуваалцмаар байна уу? Чи сайхан сэтгэлийн үүднээс надад жигнэмигнийхээ талыг өгөх гээё. Тийм ээ. Чи намайг барьсан. Би чамайг хуурсан. Яг вдэ чамайг хуурм ихэлсэн шүү дээ. Чи жигнэмиг идэх юм уу гүм үү? Гэхдээ л би чамайг харж байгаа шүү. Нөгөө хамелеон үрдэл хэр хол юм бэ? Одоо жаахан л хол. Ард үлдсэн хоёр аав хүүгийнхээ араас явахаар бэлтчихэж. Уул нь тустай явах санаатай байж л дээ. Данч нэг нэгэндээ баригдчихлаа. Галуу аав. Чи энэ хар шин юу хийж аваа юм? Би цус царны үзэгдлийг алдахыг хүсээгүй маа. Тийм үү? Чи над шиг бас санаа зовоо юу? Би бас тайван сууж чадахгүй байх шүү дээ. Би ч бас Паул зүсээ хувиргадаг хорон санаатай шулумтай тулгад хитрхи тайван илдэг зөөлн нэгэн тэр баригдчихвол яах вэ? Тэрнийг тамлуул яана. За ингээд хүүхэдтэй туслахаар хоёр аав санаа нэгдлээ. Манай хоёр явсаар Арцад хотын хөвөндөрлөө. Хот руу орохын тулд зав хөлсдөх хэрэгтэй юм байна. Оц жаргалтай туулайн уушин газар. Зочломтгойл сонсогдож байна. Би унаа олоодох. Чи өөрсөдөө идэх юм бол асуудалд орж болохгүй шүү. Үүнийг харин Поги югийг тоож байгаа юм алгаа. Тэнд мөрийтэй тоглож байсан баахан гаруудыг хожоод эхэллээ. Нөгөөдөл нарийн жаахан сэжгэлдэг. По харин шувууны аманд байдаг онгоцны ахмадтай тохиролцож хот руу явхаар боллоо. Үүнийг хоцсон мөнгөөр хоол ундыг жинхэнэ авах шиг болно. По хөх би ийм их хоолнд дуртай. Гэхдээ чи яаж төлбөрийг нь хийсэн юм бэ? Хууль ёсны шударгаар. Би чамаар бахархаж байна. Ингээд түлхсэн чинь үнэгний лөөвөр нь ил болчлоо. Хоолны газрын эзэн гахаа уурлаад тэр хоёр руу шууд дайрлаа. Манай хоёр хэсэг тулалдаад яг эвгүүтэх гэж байхад По луугийн дайчны цоглолтыг хийж бүгдийг нь газар хэвдүүлнэ. Сайхан цоглоо. Надад нэгийг зааж өгөөрэй. Эзэн авгаагийн дайралтаас болоод яг өглөө гэж бодтол. Ашгүй онгоцны ахмад яг хүлээж байж. За ингээд ямар ч байсан манай хоёр онгоцсондоо амжилттай сууж чадлаа. Үнэг Арцад хот. Ахиад гэртээ ирэхэд сайхан байна ах та. Юу? Танаа гэр бүл бас энд амьдардаг юм уу? Надад гэр бүл байсан бол том хотод ганц бяцхан үнэг амьдрахад их хэцүү байсан шүү. Ямар ч байсан амьд л үлдэх ёстой байлаа. Хулгай хийж зүхтаад бас заллиад л. Тэгээд нэг өдөр нутгийн хүн намайг олж орхорон өмсөх хувцас идэх хоол өгсөн юм. Тэрнээс хойш би ахиж ганцаараа байгаагүй. Тэгвэл хоёулаа азтай байжээ. Хөөрхий үнэг их хэцүү амьдралаар өссөн бололтой. Тэгээд л явсан газар болгонда асуудалд ороод байж. Нөгөө талд харин хамелеон төмрөөр ямар нэгэн тор шиг зүйл хийлгээд байна. Өдөрдөгчд бид таны хэлснээр алав говчуур авчирлаа. Наадах чинь хөнгөн харагдаж байна. Дахиад илүү ихийг авчир. Илүү ихийг гинэ. Илүү ихийг гэж би хэлж байна. Дахиад өөр нэг шат руу та нарыг шидэхээс өмнө хурдан явж үз. Өдөрдөгч нар гад яваад өглөө. Хамелеон. Ингээд миний хувь тавилан биелэлээ оллоо. Арцад хотоос эхлээд инх тайвны хөндий. Хот тосгодууд бүгд минийх болно. Амар зүйл төлөвлөд байгаа юм байна. Үнэг Пог цохоод сэрэлээ. Зүгнэл. Хамелеон бүгдийг эзлэх нь. Би хурдан түүнийг зогсоох ёстой. Манай По зүүдэлж байсан юм байна. Үнэг. Наадах чинь зүүдэл баг. Гэхдээ чиний хувьд азны хэрэг боллоо. Арцад хотод тавтай морил. Ингээд манай хоёр Арцад хотод ирлээ. Хөөх. Янзын хот байна. Энэ хот бол хүссэн бүхнээ хийж, хүссэн бүхнээ хулгайлж болдог газар. Хэрвээ чи хулгай хийдэг бол шүү дээ. Зогсоорой зогс. Хөөрхий завин мөргөд зогсчлоо. Манай хоёр ч хот руу нэвтрээд орлоо. Погийн урд өмнө нь харж байгаагүй хөл хөдөлгөөнтэй том хот байна. Үнэгч түүнийг замчлаад По арай ядан даглаа. Үнэг. Гэртээ ирэх сайхан bay шүү. Ингээд байж байтал Погийн тоолны үнэртэй эхэлдэг. Тэгсэн чи Погийн хувьд жаргалын орон болж таарлаа. По анхаарлаа төвлөрүүл. Ингээд сэргэжлээ. Тэхгүй болж хоол Погийн хувьд бүдрүүлэх саад болох нь шүү. Энд ч
Сайхан юм биш үү? Хамелеоныг ирэх хүртэл сайхан л байлаа. Ингээд эргэн тойрны харуултал хамелеоны хүмүүс татвар нэхэд дарамтлаад явж байна. Бас л хэцүүхэн амьдарцгааж байгаа юм байна. Үнэг. Явж хорон санаатныг зогсооцгоё. Ингээд явж байтал хүмүүс таниад сайн уу Жэн гэд мэдлээд байна. Үнэг нутагтаа алдартай бололтой. Тэгсэн эрен сурвалжлагдаад хаасаагүй үнэгний эрен сурвалжлагдсан зургууд байж байна. Үнэг. Санаа зовлтгүй. Намайг хайхаас өөр зөнтөө юм байгаа. Гэт явуулын цагтаа мөрөгчлөө. Өө хөөрхий. Цагдаа нар шууд үнгийг өргөөд аваад явах гин. Энэ үед нь По яаж зүгээр байх вэ? Би зөгцөөлье. Би бол логийн дайчин. Бид хоёр энд логийн дайчны ажиллаар явж байгаа юм. Тэгсэн хоёр цагта. Йоо, логийн дайчаа. Бид хоёр сайн мэдэхгүй юм байна. Тэгвэл намайг кунфу панда гэдгээр нь мэдэх байх. Тэгсэн чи бүр бариад хорчлоо шүү. Манай По энэ хавьд алдартай биш юм байна. Хинч таньдаггүй. Үнийг тэгснэ. Миний аргаар хийцгээе. Гэж шууд орохчлоо. Аргагүй л мэрэгжлийн хулгайч байна шүү. Манай хоёр зүхтааж байгаад. По, чи хуулиас зүхтаж чадахгүй. Чи эрен сурвалжлагдаж байгаа. Тийм үү. Одоо хоёулаа хамтдаа болсон. Тэгсэн чи Пог аль хэдийн эрен сурвалжлаад эхэлчихэж. Том хотч өөр юм байна шүү. Манай хоёрыг асар болон цагдаа өхрөнүүд бүслээд авлаа. Манай хоёр ч учрыг олоод зүхтаажхан. Нүхэнд орж зүхтлаа. Бас тэнгэрт үсэрч зүхтлаа. Зүхтааж явж байгаад мохордчлаа. Тэгсэн үнэг юу юугүй бөмбөрнүүдэд эхлэн. Тэр нь харин нууц дөхөө байсан юм байна. Манай хоёр шууд доош яваад орчлоо. Доошо буугаад иртэл бүхэл бүтэн хот байж байна. Үнэг. Энд Арцад хотын ловерчд амьдардаг юм. Хүнд гаруудын доош нь бололтой. По явж байгаад. Хүүхдүүдээ галтай болгоомжтой харьцаарай. Тэгсэн нөгөөдүүл нь чанга хүүхдүүд байна. Манай Пог будаа болгочлоо. Тэр үед харин үнгийг нэг нөхөр таниад гэртээ тавтай морилгээд өнхрөөд ирлээ. Үнэг. Энэ бол миний гэр бүл. Ментер маань байгаа юм. Гэсэн чи баахан нөхдүүд зэвсэгтэй тойроод одоо чамайг хурдан алах уу? Эсвэл удаан алах уу? Гэж авна шүү дээ. Хуучны асуудал байгаа бололтой. Үнэг. Надтай ойртох юм бол луугийн дайчинтай тулах болно шүү. Гэтэл бүгдээрээ луугийн дайчин гэж хэмээлээ. Өө хөөрхий. Энд Пог таньдаг нэг ч хүн байхгүй юм байна. Тэр үед харин Шифугийн хэлж байсан үгийг саналаа. Тулалдахаас өөрөөр асуудлыг шийдэж болно шүү дээ. По. Залуусаа. Одоо хүчирхийлэлд өртөж байгаа хүн болгон дараа илүү их хүчирхийллийг тарина. Гэт лаг ухааны юм хэлтэл нөгөөдөл нь. Тэгвэл одоо орхиод дараа нь илүү зовоё гэд буруу ойлгоод явчлаа. Гэхдээ яг энэ удаадаа бол зүгээр үлдлээ. Нөгөө хоёр маань бидэнд тусламж хэрэгтэй байна гэд тусалцаа өсөж байна. Тэгсэн манай хоёрыг орой хүртэл байлгахаар боллоо. Манай хоёр орой хамелеоныг барихаар болцгоодог. Энэ үеэр харин хоёр аав Погийн төв байсан газар ирж байна. Галуу аав. Гал тогооны хүмүүс нэг хэлээр ярьдаг юм аа гэд яваад орчлоо. Сайн оо. Энүүгээр нэг панда яваагүй эз. Нөгөөд нь чи тэрнийг таньдаг юм уу? Тэгэлгүй яах вэ? Би бүр аав нь шүү дээ. Болохгүй юм хэлчлээ. Нөгөөд нь хүүгийнхээ хийсэн хохирлыг төлгөж байна. По тэгсэн өөршгөө том нүх гаргаад тавьчихсан байна. Яг байдал биштэд хэцүү болж байтал панда аав гаднаас ороод ирлээ. Тэнд байсан хэд харин панда дахиад ирчлээ гэж сүрдэж байтал тэр надаас өөрийнхөө бүх ур чадварыг сурсан юм. Нэг зүйлээс бусдыг нь өршөөл. Би хүн өршөөдөггүй юм. Гэт панда аав маань үгээрээ тэр хэдийг айлгаж өглөө. Тэгсэн чи үйлдэл нь буруудаад баригдан алдлаа. Азар хүнд чинтэй байж таарад байшингийн энд тэнд очиж зогсож айлглаа. Нөгөө хэд найсандаа Пог хаашаа явсныг хэлж өгдөг. Хоёр аав гараад ирэх үед нөгөө байшин нураад унчлаа. За ингээд орой боллоо. По өнөгт таягаараа хийдэг хөдөлгөөнөө зааж өгч байна. Цаанаас нь харин гадаа цэвэр байна. Гэт манай хоёр ордон руу орохоор бэлтлээ. Ордон руу нэвтэрхийн өмнө По чи хэлсэндээ хүрдэг үнэг байна. Гэт нөгөө өрөө өгнө. Тэгээд бүр болгонд хүчрэхийг мод болох амлалт байдаг юм. Үнгийн сэтгэл хөдөлсөн бололтой царайнаас нь харагдаж байна. Ингээд манай хоёр цаашаа явдаг. Энэ хооронд хоёр аав хотод ирчихсэн хүүгийнхээ зургийг харуулад хүмүүсээс асуугаад явж байна. Энд хариулдаггүй. Тэгсэн панда аав явж байгаад Погийн өсний хэлдэрхийг олчлоо. Тэгээд тэрүүгээрээ Пог хайхаар явчлаа. Уул нь сайн харах юм бол хүүгийнх нь царай хаасаагүй байгаа шүү дээ. Манай По харин ордны дотор хэсэг рүү нэвтэртэл тэнд баахан зэргүүд унтаж байна. Өө хөөрхий. Нөгөө тага тэгж тавиад байхдаа яах вэ? Нөгөөх нь өнхрөөд яваад өглөө. Үнэг харж хад яаж байгаа юм бэ гэд толгоос эксрэн. Харин яаж байгаа юм бэ По минь. Манай хоёр хэнийг сэрэлгүйгээр дундуур нь яваад давчлаа. Давж гарангуудаа мартаад алгаа хавсраад чимээ гаргачлаа. Гэхдээ ашгүй хинт сэрсэнгүү. Цаашаа явах гэтэл үнэгний сүүл По түрээд По найтайлах гэтэл үнэг хамрын дарчлаа. Тэгсэн чи манай По унгачлаа. Үнэр нь харин айхтар байсан бололтой шүү. Бүгд үнэрлээд сэрчлээ. Манай хоёр баахан өрхөн дундуургүйгээд амжилттай нэвтэрдэг. По тэнд По заавад зогсдол дээрээс нь тор унцдаг. Тэгсэн чи тэр тор нь хүчийг нь хордог тор юм байна. Өргөж дийлдэггүй. Үнэг. Хоёулаа энийг ямар нэгэмар хөших хэрэгтэй. Тэги. Миний таягийг ашигла. За би өргөөтгий. Гэтэл үнэг сонин царайлаад хоошоо ухарлаа. Тэгснэ хамелеонд очоод таягийг өгчин. По. Жин. Гэтэл үнэг. Гудамжны дүрм. Хиндэж битгий итг. Гэтэл үнгийг багт нь гудамжнаас олж авч өсгсөн хүн нь хамелеон байсан юм байна. Хамелеон. Би кунфугийн мастер болохоор шийдсэн ч ямар ч бэлтгэл намайг хүлээж аваагүй. Тэгээд би өөр замаар явахаар шийдэж мөрөөдлөө биелүүлсэн юм. Тэгэхээр баг насных нь гомдол түүнийг ийм болгосон юм байна. Хамелеон. Би сүнсний
ертөнцийг нээж миний өмнө гарч ирсэн хүмүүсийн кунфугийн чадварыг авна. Тайгийг авсан нь ийм учиртай байсан юм байна. По чи намайг мартаж болохгүй гэд тороо зөгтөл ямар ч гарах шин жалга. Тэгвэл би доогуур нь гарна гэд доошоо нүцээр угаад унчлаа. Доор нь харин баахан дайснууд байж байна. Тэгэд мэдээж тулалдлаа. Манай По мэдээж илүүрхлээ. Тэгсэн үнэг гаднаас гараад ирдэг. Үнэг По намайг уучлаарай гэсэн По. Наад уучлал чинь гэтэл цаанаас нь жинхэнэ үнэг хамилион байсан юм байна. Тэгэд Пог түлгээд унгаачлаа. Үнэг та түүнийг бэртэхгүйгээ үстэ. Гудамжны 2 дахь дүрм юу вэ? Хэн нэгэн заавал бэртэн. Үнэг Пог яраас гуниглаад байна. Хамилион тэнд гудамжны 3 дахь дүрм бол чиний мэдрэмж хиндэд сонирн биш. Явд сүнснүүдийг дээрэмдээ гэд яваад өглөө. Манай По харин модны үзүүрээс зүгдээд үлдчихсэн байна. Өмнө нь унсан дайсны зэрэг бас зүгчиж. Тэгэд Погоос зуурж байтал 2 аав нэрээд хүүгээ авардаг. По би шифу агш хэлснээр яваагүй байсан бол тайгийг алдахгүй байлаа. Өөрчлөлт тийм ч муу байдаггүй шүү дээ. Гэд сэтгэл санааг нь дэмжин. Гэнэт ташуурдах чимээ гарахаар нь хартал ордон руу нөгөө торнуудыг зөөж байна. Ордон дотор хамилион өнөө шин цусцаар гарах үед сүнсний ертөнцийн хаалгыг нээж бүх хүч минийх болно. Гэд лаг хэлтэл нөгөө сар нь манддаггүй. Хажууд ишаарад цусцаар ингэж удаа манддаг юм уу юу? За шууд одоо сүнсний ертөнцийг нэй. Тэгээд сүнсний ертөнцийг нээлээ. Хамилион би тайлунгийг дуудаж байна. Гэтэл тайлун гараад ирлээ. Чи яах гэж намайг дуудсан юм? Домогт тайлун кунфугийн арга надад заагаад өг. Би уур чадвараа бусадтай хуваалцдаггүй. Гэд буцаад явах гэтэл энэ хүсэлт бишээ. Гэд ари хаалгыг хаачлаа. Тайлун уурлаад тэнд байсан зэргүүдтэй тулалдаад ялчлаа. Тэгсэн хамилион эд шидийн хүчээр хүчийг нь булаачлаа. Бүр тайлунгийн дүрээр өөрийнх нь чадвараар түүнийг зөхиод нөгөө торлууга хийчдэг. Тайлунг чи надад юу хийчих вэ? Би чиний бүх чадварыг авчлаа. Гэхдээ гоё нь юу гэж? Энэ бол дөнгөж бие халаалт. Ингэснэ үргэлжлүүлээд сүнсний оронд байгаа маструудыг нэг нэгээр нь дуудаад хүчийг нь авч эхэллээ. Энэ хооронд үнэг Погоос авсан үрээ хараад цаашаа яваадаг. Нэг юм бодсон бололтой үнэг гараад явж байтал По ордон руу ирж таарлаа. Үнэгч Погоос уучлалтгүйгээд ордон руу оруулахгүй гэж оролдоно. По тэнд чи юу хийгээд байгаа юм бэ? Холдуулмаар байна уу? Үзээ талд. Ингээд манай хоёр тулалдлаа. Тулалдаж байхдаа чи яагаад ингэж байгаа юм бэ? Чамайг алуулахгүй гэд үнэг цохиод По хамгаалаад хоёулаа тийшээ унчлаа. Манай Пож үл тоогоод цаашаа алхана. Харин үнэг хойноос нь гүгээд ирлээ. По яг тулдах гээд үрэл тавтал үнэг түүнийг тэрвэрчлээ. Гойч байна. По ганц зөв зүйл хийхийг минь зөвшөөрөөч. По чи түүнийг дийлэхгүй. По тэнд би оролдоод үзэх хэрэгтэй. Энэ газраас чадхаараа хол яваарай. Гэд По яваад өглөө. Хоёр аав яаж түүнийг ганцаар ингэн явуулах вүлээ? Хэдүүлээ өөрсдийн хайрмаа бүрдүүлээ. Үнэг нэг юм бодсон бололтой. Тэгээд нөгөө газарт ороход то ирцгэлээ. Тэгснэ. Хой ингээд сонсдоггүй. Тэгээд яг орилох гэтэл гэд галуу аав бүгдийнх нь анхаарлыг татчлаа. Үнэг луугийн дайч асуудалд орсон. Газарт орох хотынхоо хэн манай найзад тусламж хэрэгтэй байна. Та нар туслаач. Яагаад бид нар туслах ёстой гэж. Учир нь энэ бол зөв зүйл. Үнэг нэлээд өөрчлөгдөж хотынхан бүгд шоллоо. Үнэг зөв зүйл хийхэд хизээч оройтдаггүй юм. Тэгэхээр одоо зөв зүйл хийчих юм бол дараа нь буруу зүйл хийж болно гэсэн үг үү? Тэгвэл далимарн дээр хамилионыг унгаа ил да. Гэд санаа нэгдэг бололтой. Энэ хооронд аль хэдийн По ордон руу нэвтэрсэн байна. Үнэг хоёр аавтай ч бас хамтдаа нэвтрэх гэтэл харуулууд их байна. Хоёр аав бид хоёр аргалчи. Чи яв. Гэд үнгийг явууллаа. Тэр хооронд хамилион маструудын чадварыг авсаар байна. Почос ордонд нэвтрээд ороод ирлээ. Панда аав тэнд Погийн дүрд ороод та нарт тулалдах эсвэл зугтах хоёр сонголт байна. Гэд ордны хамгаалагч дээр хүрээд ирлээ. Панда аав тоглосон юм аа гэд зугтаж байна. Тэгсэн энэ нь өөрөх байж. Газар доор хотынхан тэднийг хүлээж байна. Нөгөөдөл харин сэргүүдийг хялбархан дийлчлээ. Тэр хооронд үнэг нууцаар ордон руу нэвтэрч байна. По ордон руу орж ирээд миний тайгийг өг гэсэн чи хамилион тайгийг нь шууд өгснө. Маа аав би хэрэглээд дуусчихсан гэж байна шүү. По тэнд чи гадна талаасаа өөрчлөгддөгч гэлээ. Дотор талаасаа өөрчлөгдөх гээд нэг оролдоод үзээч. Тэгсэн хамилион ховрингуудаа Пог цохиод унгаачлаа. Под шифуагшийн дуу хоолой. Одоо өөрийнхөө оролдож болно. Ингээд хэлтэл манай хүн босоод тулалдаж эхэллээ. Өмнө нь тулалдсан бүх дайснуудтайгаа дахин нэг тулалдлаа. Тайлунг алив баруун талаас нь цох. Чи хэнийг дэмжиж байгаа юм бэ? Мэдх юм алгаа. Үнэг сүртээгч нь орж ирсэн боловч хажуугаар нь зөрчлөө. Тэгсэн өөр нэг тор цохиод хамилионы дээрээс унгаачихдаг. Хамилион бүх авсан чадвараа ашиглаад дүрээ өөрчлөөд тэр хоёрыг хөөдөг. Хамилион үнгийг аваад нисчлээ. По түүнээс зүгдээд хамтдаа унчлаа. Хамилион тэгсэн Погийн дүрд орчихсан байна. По тэнд би өөрийнхөө өгцгийг өшгөлнө. Ингээд манай хоёр халзганлаа. Яг Погийн хөдөлгөөнийг хийгээд байна шүү. По маань ялагчих шиг боллоо. Үнэгт тайгаа өгöd. Чи хийж үзэх хүртлээ. Юуг чи чадахгүй. Үнэгтэнд урам ороод тулалдахаар шийдлээ. Хамилион ч чанга юм аа. Үнгийг амархан зодоод байна. Хамилион хулсны баавганаас болоод надаас урууна гинэ. Гудамжны эхний дүрм хиндэж битгий хитэг. Хамилион чи намайг дийлэхгүй. Би
бүх хөдөлгөөнийг чинь мэднэ. Тэгсэн үнэг. Энийг бол мэдэхгүй гэд Погоос сурсан хөдөлгөөнөө хийлээ. Хамелеоныг дийлчлээ. Үнэг тэнд хоёр дахь дүрм хин нэгэн заавал бэртэн. Тэгсэн По нөгөө торноосоо гараад ирдэг. По тэнд тоорын ясанд ургах боломж олгох хэрэгтэй. Албаар ингэчээ. Хамелеон тэгсэн сэрэнгүүтээ Погийн араас гэтэд хүрээд ирлээ. Харин По эргэж хараад "Эсгэд юуш" гэд Хамелеоныг дийлчлээ. Маструуд ч ихсэн хүчин сэргээд ороод ирнэ. Бүгд эвгүү царай гаргацгаагаад Пороо дөхөд ирнэ. Тэгсэн харин бүгдээрээ түүнд хүндэтгэл үзүүлж байна. Пандав "Миний эхөө" гэсэн чи галуу ав. "Бидний эхөө" гэж ингээд бүх маструудыг сүнсний орон руу буцаалаа. Хамгийн сүүлд Тайлонг Хамелеоныг бариад орох гэтэл Хамелеон "Ямар нэг юм хийлдэ" гэд орилтол үнэг. Гурав дахь дүрм "Чиний мэдрэмж хинт чамаагүй." Тайлонг "Нөгөө талд уулзъя. Луугийн дайчаан" гэд яваад өглөө. Нөгөө хэд манж гэртээ ирцгэлээ. Шифо хагад цацаад "Юу? Чи энийг сонгож байгаа мó?" По түүнийг дараагийн луугийн дайчнараа сонгож байгаа юм байна. Үнэг "Тэрний зөв. Би энэнд бэлэн биш." По "Заримдаа хамгийн амттай хоол тааварлашгүй амттай байдгийг." Гэтэл үнэг "За таныг ойлголоо. Оюун санааны удирдагчаа." Ингээд бэлтгэл эхэллээ. Галзуу тавч нэг дэцхэж байна. Энэ түрээд хүүхэлдээ ман дууслаа. Киночд хийц байлаа.